Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багш нь математик хичээлээрээ эрэг сөрөг тооныхоо баттдаг хичээлийг үздэгэе. За тоон шулуунд харгалзах тоог нөхөж бичээрэй. Тоон шулуунаа дэвтэртээ зураад харгалзах тоог нь дэвтэртээ бичгэнэ, тийм ээ. За мэдээж энд тэг байна, тийм ээ. За 2 хасах 2. За дараа нь 3 хасах 5 хасах 7. 1 хасах 1 1 3 хасах 15 хасах 17 хасах 19. Орхигдсон тоог нөхөж бичээ, тийм ээ. Өгөгдсөн температурыг тоон шулуун дээр цэгээр тэмдэглээрэй хүүхдүүдээ. За хасах 5 нь хаана байж болох вэ? Тэнд байх нь тий. За хасах 2 тгээс доошо хасах болохоор тгээс доошо, тийм ээ. Эрэг тоо болохоор тгээс дээшээ. Дараах эрэг сөрөг тоонуудыг тоон шулуун дээр цэгээр тэмдэглэж их бага тэнцвэрийн тэмдгийн аль төгрөгийг нь тавиарай. За хасах 25-ыг багштайгаа цуг тэмдэглэе тоон шулуун дээрээ. За энд тийм ээ. Хасах 10 эрэг 10 байна, тийм ээ. 35 35-ыг хараарай. Хасах 35. За 20 хасах 5 хасах 15. За эдгээрийг багш нь тоон шулуун дээрээ тэмдэглэжлээ. За та бүгд дэвтэр дээрээ энийг багштаа зурж тэмдэглэе илгээгээрэй. За тэг 12-ын мэдээж 11. Хасах 5 32-ийн аль нь их вүлээ? За багш нь ямагт баруун гар талын тоон их байдаг гэсэн, тийм ээ. За 31. За эрэг сөрөг тооны бол эрэг тоон л их байна, тийм ээ. Адилхан эрэг тоо байвал баруун тал нь сөрөг тоо байвал мөн адил баруун талынх нь тоон их байдаг гэсэн. За хасах 35 хасах 25 хоёрын аль нь их юм болов? Энэ хоёрын аль нь баруун гар талдаа байрлаж байна? Тэр нь их байна шүү хүүхдүүдээ. За хасах 15 гэхээр хоорондоо тэнцүү. За 10 дугаар сарын өдөр шөнийн зөрөөг олъё бүгдээрээ градусынх нь. За шөнөдөө хасах 5, өдөртөө хасах 3 гэсэн, тийм үү. За тэгвэл өдөр нь шөнөөсөө 2 хэмээр ямар байна? Шөнөдөө хасах 5 байдаг, өдөртөө хасах 3 байдаг юм чинь яасан? Аль нь дулаан байна гэсэн үг үү? Өдөртөө дулаан байна гэсэн үг, тийм ээ. Хасах 2 хэмээр дулаан байна шүү дээ. За шөнө нь өдрөөсөө хасах 2 хэмээр хүйтэн байна гэсэн үг, тийм ээ. За хичээлдээ төвцөө оролцсон сурагчдаа баярлалаа. Багш нь математик монгол хэлний нэмэлт даалгаврыг зургаар өгнө. Тэрийг хийж багштай өнөөдөртөө 4 цагийн өмнө илгээгээрэй.